Нарыг бүхтэй, морьтой, суртай нь айлсуулдаг Монгол наадам. Нэрийг улстай, устай, нутагтай нь ижилсүүлдэг Монгол наадам. Хурыг михтэй, цэцтэй, хурдтай нь хайрладаг Монгол наадам. Хуурын хөхтэй аялгуутай, чавхцтай нь игшиглүүлдэг Монгол наадам. Гингон дуу талд цуурайтаж, ном сумын эсгэрээ салхи зүссэн, бүхийн дэвэн наадмын талбайг эзгэнсэн, дэлхийд ганцхан Монгол наадмаараа Динч хотойтол сайхан наадлаа. Та бүхэндээ тулгар төрийн 2235 жил, их Монгол улс байгуулагдсны 820 жил, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 115 жил, ардын хувьсгалын 105 жил, ардчсан хувьсгалын 36 жилийн айн баярын мэдчилгээг дэвшүүлж байна. 4500 жилийн тэртээд аж төрж явсан Жоо улстай манай буган хөшөөтэй дээдсүүд байлдаж байсан. Мод унаас өмнө түмэн шаниу гэж байсан. Түмэнгийн өмнө ахаад 3 шаниугийн төв бий. Нэгэн цагт Монгол улсад төрт ёс байгуулагдсны 3500 жилийн ой гэж тэмдэглэгдэх цаг ирнэ. Монголын ард түмэн сайхан надлаа. Энэ жил боломж олгон 1024 бүх барилтлаа. Монгол бүхөд ёс зүй, жуудаг, мэс байсаар байгааг Батсуур авраг Арслангийн даваанд тахимаа буулгаж үзэгчдийг хөгшөөсөн. Монгол бүхийг шин цусаар сэлбэн, Монгол бүхийн игнийг шин цолтнуудаар тэлж, уламжлал, шинчиллийг хослуулсан сайхан наадам боллоо. Улсын баяр наадмын үндэсний бүхийн барилдаанд 1024 бүх барилдснаас Сэлэнг аймгийн Цагаануур сумын харьяат, Орхон баяр, Арав даван төрүүлж, улсын Даян авраг цол хүртлээ. Үндэсний их баяр наадмын хүчит бүхийн барилдаанд нийт 22 шин цолтон төрлөө. Тодруулбал Даян авраг 1, Арслан 1, Гард 1, Заан 3, Харцаг 3, 14 начин төрсөн наадам болж өндөрлөв. 2026 оны тулгар төрийн 2235 жил, их Монгол улс байгуулагдсны 820 жил, ардын хувьсгалын 105 жилийн ойн үндэсний их баяр наадмын сурын харваанд 850 гаруй харваач цэц мэргнээ сорин үндэсний сурын харвааны шилдэгүүд шалгарч, нэг гоц харваач, нэг улсын мэргэн, нэг даян мэргэн тодорч, үндэсний сурын спортын түүхэнд шинэ хуудас нэмэгдлээ. 2026 оны төрийн их баяр наадмын хурдан морины уралдаан хүй 7 худагт болж өндөрлсөн. Ус орхиг борооны улмаас зарим насны уралдааныг төр хойшлуулах шийдвэр гарч байсан ч шамдаст хүлгүүд шалгаран цолоо дудулсан билээ. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилгаар нэгдсэн үндэсний байгууллагаас жил бүрийн 7 сарын 11-ний өдрийг дэлхийн адууны өдрөөр зарласан. Энэхүү түүхэн баярыг 2026 оны 7 сарын 13-нд Хүй 7 худагт олон улсын томоохон арга хэмжээнүүдээр тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхийн адууны өдрийг нээж Монгол улсын ерөнхийлөгч Ухнаагийн хүрэлцэх оролцож үг хэлэхдээ хүн төрлөختний үнэнч нөхөр хүлэг морио дээдлэн тагтаг дэлхийн улс орнуудад дэлхийн адууны өдрийн баярын мэндийг өн эртний нүүдэлчдийн төрт ёсны арвин гал голомт их эзэн Чингис хааны өлгийн нутаг Монгол улсаас өргөн дэвшүүлж байна. Мөнх хөх тэнгэр хүн төрлөختнийг мөнхөд ивэж даян дэлхийн амар амгалан байх болтугай хэмээн онцолсон юм. Энэ жилийн арга хэмжээний хүрээнд Монгол улсын ерөнхийлөгчийн нэрэмжит олон улсын морин уралдаанд 12600 гаруй морьтон оролцсон түмэн морьтны их жагсаал. Жороо морьдын шигшээ уралдаан, айраг фестивал болон морьтны соёл, Монгол адууны соёл, тусгай үзэсгэлэн, эмнэг бүлгүүлэх болон уурга, ташуур шүрэх, морьт харвааны тэмцээнүүд зохион байгуулагдсан байна. Энэхүү өдөр нь Монгол адуу, нүүдэлчдийн өв соёл, хүн ба хүлгийн салшгүй холбоог дэлхийн нийтэд сурталчлан таниулах, адууны өв соёлыг өвлүүлэн дэлгэрүүлэхэд онцгой аж холбогдолтой түүхэн үйл явдал болж байна. 2006 оны 1-р сарын 5-ны өдрийн Монгол улсын ерөнхийлөгчийн зарлиг дугаар 1 тод Монгол хөөмийн урлагийг хөгжүүлэх тухай Монголын ард түмний утга соёлын өвийн нэгэн төрөл болсон хөөмидлөх урлаг нь Эрдэнэ өвөг дээдсийн дунд үүсч бий болсныг
монголчууд эдүүгээ хүртэл өвлөн уламжилсаар ирсэн түүхэн гавьяатыг тэмдэглэж давхац хөгөөр илэрхийлэгдсэн гайхамшиг болох уянгийн хөөмий, хархираа хөөмий, тэдгээрийн өвөрмөц дэг жаяг, арга маягийг сурч эзэмших, судалж хөгжүүлэх зорилгоор Эрдэмтэд иргэд урлагийн байгууллагаас гаргаж буй саналыг үндэслэн Монгол улсын үндсэн хуулийн 34-р зүйлийг баримтлан зарлиг буулгах нь. 1. Яруу өгүүлхийн эгшиглэн дурлаг хөөмийг өвлөн эзэмшиж хөгжүүлэхийг Монголын нийт ард иргэдэд уриалсугай. 2. Монгол хөөмийг сургах, судлах, дэлгэрүүлэх зорилгоор өргөн хүрээтэй, үр дүнтэй ажил зохион байгуулахыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаач, мэрэгжлийн багш, сурган хүмүүжүүлэгч, урлаг, соёлын зүтгэлтнүүдэд үүрэг болгосугай. Узбекистанд эрдэмтэд албан тушаалтнууд цугларч Исламын өвийн орчин үеийн дэлхийн мэтгэлзээнд гүйцэтгэх үүргийг хэлэлцэж байгаа Исламын соёл, иргэншлийн олон улсын анх дугаар форумд боловсрол шинжлэх ухааны хамтын ажиллагаа, соёлын солилцоог харилцан ярианы хэрэгсэл болон танилцуулж байна. Ташкент, Самарканд, Термез хотуудад болж буй 5 өдрийн форумд 50 гаруй орны 450 гаруй эрдэмтэн, шашны удирдагчид, дипломатчид, судлаачид оролцож байна. Узбекистаны Исламын соёл иргэншлийн төвөөс зохион байгуулж буй энэхүү арга хэмжээнд Исламын соёл иргэншлийн шинжлэх ухаан, боловсрол, оюуны амьдралд оруулсан хувь нэмэр, түүнчлэн олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны шинэ хэлбэрүүдэд чиглэгдэж байна. Нээлтийн ёслолын үеэр тавьсан илтгэлдээ Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзоев дэлхийн ертөнц зөрчилдөөн, үл итгэх байдал, хэд даврагч үзэл, Исламын үзлээс үүдэлтэй гүн гүнзгий өөрчлөлтийн үеийг туулж байна гэж мэдэгдэв. Тэрээр шинжлэх ухаан, боловсрол, соёл, нийтлэг ёс суртахууны үнэт зүйлс нь инх тайван, харилцан яриа, тогтвортой хөгжлийн чухал үндсэн суурь хэвээр байгааг хэлв. Ийм арга хэмжээнүүдээс суралцах нь Монгол бөөгийн тэргүүднүүдийн тулгамдсан асуудал болж байна. Арга хэмжээнд зохион байгуулад үр дүнг нь үзээгүй атлаа цээжээ дэлтэх нь учир дутагдaltaй байна. Америкийн тусгаар тогтнолын 250 жилийн баярын арга хэмжээнд Монгол улсын засгийн газрын тэргүүн шадар сайд, хүндэт зочид, Монгол улсын засгийн газар болон дипломат корпус, улсын их хурлын гишүүд, анд нөхөд, түншүүд, их орон нэгт Америкчууд оролцлоо. Түүнчлэн Монголд үйл ажиллагаа явуулж байгаа Будда, Христ, католик шашны тэргүүнүүд болон Монголын бөөгийн нэгдсэн гэвэрлийн ерөнхийлөгч Дэ Жаргал сайхан урилгаар оролцлоо. Элчин сайд Буанган хэлэхдээ өнөөдрийн хүлээн авалт бол зөвхөн Америкийн тусгаар тогтнолыг тэмдэглэх арга хэмжээ биш. Энэ нь манай улс үндэстнийг өнгөрсөн 250 жилийн туршид дэмжиж, сайжруулж ирсэн нөхөрлөлийг тэмдэглэх баяр юм. Ардчлал бол хүрэх цэг биш, харин тасралтгүй үргэлжлэх аян юм. Монголчуудыг тодорхойлдог нээлттэй байдал, тэсвэр хатуужил, найрсаг зочломтгой зан чанар нь энэ улсыг зөвхөн Америкийн нэгдсэн улсын үнэтэй түнш болгоод зогсохгүй. Бүс нутгийн болон дэлхийн дахны инх тайванд чухал хувь нэмэр оруулагч болгожээ. Америкийн тусгаар тогтнолын 250 жилийг бид хүндэтгэл, талархал, бас зөвхөн өөрсдийн ирээдүйд биш, харин Монгол зэрэг анд нөхөдтэйгөө хамтран бүтээж чадах тэр ирээдүйд итгэх итгэлтэйгээр тэмдэглэж байна гэж онцлон хэллээ. Оросын албаны улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Евсиков Монголын тэнгэр шүтлэгтэн нарт баярын мэндчилгээ ирүүлв. Баярын мэндчилгээ. Танд Монгол ардын хувьсгалын 105 жилийн ой болон үндэсний их баяр наадмын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Олон зууны туршид Монголын ард түмний жинхэнэ уламжлал болон төлөвшсөн нэг дор хуран цугларч шудраг өрсөлдөөнөөр хамгийн хүчтэй бүх, хамгийн хурдан хүлэгмөр, хамгийн мэргэн харваачийг тодруулдаг энэхүү наадам нь монголчуудын үнэнд шудраг, зочломтгой, өгөөмөр сэтгэлийн илэрхийлэл билээ. Эрхэм танд эрүүл энх, хүч чадал, саруул ухаан, аз жаргал, сайн сайхан бүхнийг
Чин сэтгэлээсээ хүсэн өрөөй. Сайхан наадаарай. Евсиков. Доод төв химээх шашны ойлголтыг шинжлэх ухаанаар батлахыг зорж байгаа Оросын эрдэмтэн Эрнест Мулдашев Монгол Алтайд хийсэн судалгааныхаа төгсгөлд маш сонирхолтой дүгнэлт гаргасан юм. Түүний үзэж байгаагаар доод төв буюу Шамблын орн нь хүн төрөлхтний генийн санг хадгалж байгаа зэрэгцээ ертөнц юм байна. Молдошийн баг 2008 оны 4 сард Пасхи арлын яг эсрэг талд нь оршин буй газарт тийм хар нүх бие эсхийг хайхаар Алтай нуруунд иржээ. Хачирхалтай нь хайсан мөнөөх зүйлээ Монгол Алтай нь нэгэн агуугаас илрүүлсэн гэдгээ тэд догтлон ярьж байлаа. Тэд агуйн ханы нарийн цоног нүхнээс гарч ирсэн гих энергийн биетүүдийн зургийг бидэнд үзүүлсэн нь ихээхэн сонирхол татсан юм. Тэр нь дэлхийн цөөхөн ариун газарт байдаг. Зөвхөн өндөр мэдрэгчтэй тусгай аппаратаар л дүрсийг нь авч болдог хэмээн тэд ярьж байлаа. Нүдэн хүн хэмээн нэрлэж буй тэрхүү биет нь томоохон тавганы хэмжээтэйгээс эхлээд бүр цэг хүртэл олон янз байх бөгөөд гэрлэн толбны зарим нь зурган дээр их тод гарчээ. Далайн гахаатай төстэй, урт шүмхэр хушуутай, далавчны оронд гар маягийн зүйэлтэй, сарсан хөлтэй, шувуу хүн хэмээн нэрлэж буй ил дүрс нь доод твээс гарч ирсэн амтан бөгөөд Пасхи арал дээрх хар нүхний дэргэд мөн зурган байжээ. Эрнест Мулдашев бол дэлхийд нэрд гарсан эрдэмтэн бөгөөд ангаах ухаанд хүний эд эсийг нөхөн сэргээх мэс заслын үндэслэгч. Нүд шилжүүлэн суулгах мэс заслыг дэлхийд анх удаа амжилттай хийсэн Оросын гавьяа тэмч ангаах ухааны доктор профессор хүн юм. Тэрээр бидний оюун ухаан бол эртний мэдлэгийн дэргэд өчүүхэн зүйл юм гэдгийг тодотгож мэдлэгийн энэ агуу цогцыг хадгалж ирсэн Монголын ард түмнийг асар их хүндэлж байна гэжээ. Археологчид Монголын нэгэн агуйд малтлаг хийх явцдаа Плейстоцны үеийн хурдсаас эртний хүний шүд олжээ. Уг шүд нь ойролцоогоор 38 мянгаас 28 мянган жилийн өмнө амьдарч байсан. Орчин үеийн анатомийн хэв шинжид хүнд хамаарна. Сэтгүүлд нийтлэгдсэн энэхүү судалгааны талаарх өгүүлэлт дурдсанаар өмнө нь Монголын нутаг дэсгэрээс дээд палеолитийн үед хамаарах хүний үлдэгдэл ердөө ганцхан удаа олдож байсан ба тус улсаас олдсон дээд палеолитийн үеийн 2 дахь олдвор нь энэ юм. Өвөр Монголын Шилийн гол аймгийн зүүн үзэмчин хушуу нутагт орших Баян овоо нь орон нутгийн ард түмний шүтлэг, эв нэгдлийн бэлэгдэл болсон томоохон тахилгын газар юм. Жил бүрийн зуны дэлгэр цагт нутгийн зан олон цуглаж, газар усныхаа лус савдгийг аргадан сүлт хямраа сэргээж өргөл барьц өргөдөг. Энэхүү тахилгын гол онцлог болон үйл ажиллагааны дараалал нь лам хуврагууд зөнхлөн ном хурж, лус савдгийг баясгах болон ган гачиггүй байгаль дэлхий элбэг дэлбэг байхыг бэлэгдэн залбирал үлддэг. Тахилгын үеэр үзэмчин төмний ёс заншил, соёлыг харуулсан эргийн 3 наадам буюу бүхийн барилдаан, морин уралдаан, сурын харваа зэрэг зохион байгуулагддаг. Энэ жил 1024 бүхийн барилдаан боллоо. Үзэмчин ардын уртын дуу, бүжгийн үзүүлбэр, үндэсний хувцас, загварын шоу зэрэг соёлын өвийг сурталчлах арга хэмжээнүүд давхар болдог. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсад Солонгосын эдийн засаг, соёл, шинжлэх ухаан, техникийг хүрсэн амжилт ололттой танилцсан байдаг. Танилцах хөтөлбөр нь 3 хэсгээс бүрдсэн. Шинжлэх ухаан, соёл урлагийн ололт амжилтаа танилцуулж, хувьсгалын музей, Манген дахь байр, Ким Ир Сен, Ким Чен Ир нарын музей, хүүхэд, эхчүүдийн ордон, 3 хувьсгалын хөгжлийн музейг үзв. Дараа нь хүнд аж ахуйн үйлдвэр, сансрын шинжлэх ухааны ололтын салбар музей, Махиан уулан дахь олон улсын найрамдлын музей, түүхийн музей зэргийг үзэж сонирхов. Манген дэний өсвөрийн ордонтой танилцуулж, хүүхдийн урлагийн концерт, циркийн үзүүлбэр, Ким Вонг Юуны нэрэмжит консерваторийн сургалтын явц,
техникийн их сургууль, ардын ордны электронны номын сангийн ажилтай танилцуулсан. Цэргийн бодлогын ололт, амжилтыг танилцуулж, цэргийн эмнэлгийн академи, зэвсэгт хүчний үзэсгэлэн, дэлхийн 2 дугаар дайны ялалтын музей, Америкийн тагнуулын онгоц, Пеблогийн үзүр зэргийг үзүүлв. Солонгос улсаа хөгжүүлэх чуж хийгийн үзэл санааны тухай сэдвээр нийгмийн ухааны эрдэмтдийн Солонгосын нийгэмлэгийн секторын дарга Ким Чоло хоотой уулзалт ярилцлага хийв. Ярилцлагын явцад харилцан сонирхсан асуудлаа чөлөөтэй тавьж байсан. Нийгмийн ухааны эрдэмтдийн Солонгосын нийгэмлэгийн дэд ерөнхийлөгч Рим Хой Сонг хүлээн авч уулзсны дараа оройн зог барьсан юм. Уулзалтаараа сонгууны айрам, цэрэг дайны бодлогын тухай нийгмийн ухааны эрдэмтдийн Солонгосын нийгэмлэгийн хэлтсийн дарга Чой Ин Чолтой санал бодлоо солилцов. Нийгмийн ухааны эрдэмтдийн Солонгосын нийгэмлэгийн ерөнхийлөгч Чой Санг Сунтай уулзаж хоёр орны хамтын ажиллагааны талаар санал солилцов. Нийгмийн ухааны эрдэмтдийн Солонгосын нийгэмлэгийн нарийн бичгийн дарга Аз далайн бүс болон олон улсын байгууллагуудын гүйцэтгэх захирал Ри Сонг Илтэй уулзаж цаашид уулзалт харилцаагаа хөгжүүлэх асуудлаар саналаа солилцсон бөгөөд их удирдагч Ким Ир Сенийг Монгол улсад айлчилж байхад намайг хүндэт харвалын намын даргаар ажиллаж төрийн ёслол хүндэтгэлийн ажиллагааг амжилттай зохион байгуулж байсан талархал илэрхийлж байв. Хятад Монголын хамтын ажиллагаа, харилцаа, олон улсын эрдэм шинжилгээний хурлыг нээж Монгол улсыг судлах хүрээлэнгийн профессор Баярмэнд, профессор Баттулга, судлаач Йо Кэча нар үг хэлж дараах илтгэлүүдийг хэлэлцэв. Хятадын эдийн засгийн хөгжлийн шинэ хэвийн байдал. Илтгэгч Ян Чинхуа, Өвөр Монголын хөгжил судлах төвийн захирал, эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа хуралдаа нэг бүгд найрамдах Хятад ард улсаас Монгол улсад сууж байсан элчин сайд Гуашумо удирдав. Хятад Монголын усны баялагын салбар дахь хамтын ажиллагаа болон хандлага. Илтгэгч Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн тэргүүн Жаргал сайхан. Монгол улсын байнгын төвийг сахих бодлого болон түүнийг хаттад үзүүлэх нөлөө. Илтгэгч профессор Наран. Энэтхэгдэх Монгол судлал. Илтгэгч Энэтхэгийн Нейро их сургуулийн олон улсын харилцааны дээд сургуулийн төв Аз судлалын төвийн захирал доктор профессор Шарад Сони. Шинэ хэвийн байдал дахь Хятадын эдийн засгийг гүнзгий ойлгож Хятад Монгол хоёр улсын хамтын ажиллагааны салбарыг чармайн өргөжүүлэх нь. Илтгэгч Хятадын Монгол улсыг судлах нийгэмлэгийн дэд дарга Го Шүжин. Ураны салбар дахь Монгол, Хятад, Оросын хамтын ажиллагааны асуудал. Илтгэгч Ахлах багш Өнөрмө нар тус илтгэл тавьж оролцжээ. Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн анх дугаар дээд хуралдаанаас дэвшүүлсэн соёлын үнэт өв, байгалаа хамгаалах зорилтуудаас танилцуулж байна. Дэлхийд гайхуулан бахархан үзүүлэх газар шороо, их нутаг минь. Таныхаа төлөө дараах 9 байнгын зорилтыг Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн хамт олон дэвшүүлж ажиллаж байна. 7. Монголын ард түмний эрт дундад үеийн түүхийг судлахад хаданд сээлж дурсан зураг чухал хэрэглэгдэхүүн болдог. Монголын хадны зургийн ангиллыг шинжилэн хийсэн ба ишгэн толгой, чандман хар үзүр, аршин хадны сэлмэл зургуудыг палеолитийн үе, зураагийн улаан хадны төрлийн зосон зургийг неолитийн үед, манай улсын 13 аймгийн 30 гаруй газраас олдсон хадны сүг зургийг багтааж нийлүүлсний 20 гаруй нь анх удаа хэвлэгдсэн ганц бит бүтээл төрөвжээ. Хойд цэнхрийн агуйн зургийг Евро-Азийн агуй ба хадны зургуудтай харьцуулан судалж, дээд палеолитийн үед холбогдно хэмээн үзэж, улмаар урлагийн эхлэл, түүний үндэс, анхны үүсвэр өрн дахинд байсан шиг дорн дахинд Төв Азийн гүнд байсан гэж
шинжлэх ухааны зарчмын дүгнэлт хийсэн. Өгүүлэл тусгай ном нь манай ард түмний эртний соёлыг судлах, түүнийг дэлхийд дахинд сурталчлах ажилд оруулсан нь чухал хувь нэмэр юм. Монголын бөөгийн нэгдсэн эвлэл нь хэрлэн, онон, туул голын тахилгыг санаачлан зохион байгууллаа. Уг л усын тахилга нь 2012 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Чингис хайрхны урд Гандан уулын хойд хормойд хатан туулын дэргэд Сэлбийн гол Тэрэлжийн дээд ихэд Асрал тайрхан уулын хормойд туул гол Онон голын дэргэд тус нэгэн зэрэг болсон юм. Монголын бөө мөргөлийн гол зан үйлүүдийн нэг болох лусын тахилгыг Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн төлөөлөл болсон ноён уулын тахилгад оролцсон туршлагадаа тулгуурлан удган зайрангууд өөрийн шав нарын хамт онгоц шүтээний айлдварын дагуу хийж гүйцэтгсэн юм. Уг зан үйлээр хан хэнтийгээс ихтэй хэрлэн, онон, хатан туул ижийнхээ цөхрөл гомдлыг нь тайлж, аргадан уйрааж, ард олныхаа ундаа болсон ариун ус аршаанаа халигааж, цалигааж байхын эрүүл гуйсан юм. Мөн хуран цугларсан олон түмэн эдээ ундааныхаа дээжийг өргөж, сүслэн мөргөж, дээдийн дээд хүндэтгэл үзүүлсэн. Энэхүү үйл явдал нь Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн санаачлан зохион байгуулж буй 2 дахь томоохон арга хэмжээ билээ. 2012 онд Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн хамт олон шинэ жилийн цэнгүүнээ төрийн өндөрлгүүд байрладаг их тэнгэр зохицолборт хийв. Цэнгүүнийг нээж Алтай магтаал туулыг Монгол улсын ардын жүжигчин урлагийн гавьяад зүтгэлтэн Самжид хайлав. Дараа нь Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Жаргал сайхан Монголын бөөгийн 2012 оны ажлаа дүгнэж баяр хүргэж үг хэлв. Монголын бөөнөр нэгдэн нийлж дэлхийн мянганы сууд хүн Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойг тэмдэглэн хар зүрхний хөх нурт 4000 гаруй бөө сүсэгтэн олон оролцсон их тахилга тайлгыг хүн нүгүрний соёлын алтан үлгийн нутаг болох ноён уулын тахилгыг 1500 гаруй бөө сүсэгтэн олныг хамруулан туул, хэрлэн, онон голд лусын тахилга тайлгыг ажиллагаанд 500 орчим бөөнөр оролцуулан тус зохион байгууллаа. Өөрөөр хэлбэл бөөнөр Монголын бөөгийн нэгдсэн эвлэлийн нэгдэж хамтарч ажиллаж эхэлсэн үе байлаа. Монголын бөөнөр 2013 оны 1-р сарын 1-ээс эхлэн бөөгийн ёс зүйгээ албан ёсоор мөрдөж эхэлсэн. Их дэлхийгэн аврын цомын шилдэг зайрангаар Чулуунбаатар, шилдэг удагнаар Инх жаргал, шилдэг судлаачаар Сүхбат нар тодорсон байна. Мөн Эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн ойд зориулсан их тахилга тайлга, хүннүүгийн ноён уулыг хамгаалах нэгдсэн тахилга, бөөгийн ёс зүй баримтыг боловсруулахад гол үүрэг гүйцэтгэсэн зайран инх заяа, Түмэн баяр, Бат сайхан, Удган Бат Чулуун нарт хүндэтгэлийн дурсамж гардуулсан байна. Цэнгүүнийг жүжигчин Бямб цогт хөтлөн удирдаж, Удган, Зайран, Түшээ, Сүсэгтэн олон өөрсдийн авьяас урлагийг тоглолтоор өрсөлдөн наадав. Халдууны тахилга болоод өнгөрөв. Төрийн тахилга зэрэг нь улсын нууцад хамаардаггүй учраас Монгол улсын ерөнхийлөгч тахилга хийх тухай мэдээллээ ил гаргасан бол нэг их будлаад байлгүй хүндэтгэн хандах байлаа. Цэргийнхний ярдагчлан амаар өгсөн үүрэг мэд хачин цурхал явсаар их тахилга хийгдээд өнгөрөв. Албан ёсны шийдвэр гэхээсээ Бурхан халдууны тахилгад гол үүрэг гүйцэтгэсэн хэдэн бөөгийн хувийн сошиал хуудсанд төрийн тахилга хийх тухай зар мэдээ мэд тавигцаар бөөгийн тахилга болов. Хууль журмаа баримтлахгүй бол шудраг бус үйлдэлийн үндэс болдог. Монгол улсад баримтлагдаж байгаа Монгол улсын ерөнхийлөгчийн баталсан дугаар 85 зарилгаар төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмаар олон асуудлыг шийдвэрлэх арга замыг заасан байдаг. Журмын нийтлэг үндэслэлд 1-4 тахилгын ёслолын товыг аймаг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын саналыг үндэслэн Монгол улсын ерөнхийлөгч шийдвэрлэнэ.
Иргэдийн төлөөлөгчдийн хурал энэ тухай саналаа 3-аас доошгүй сарын өмнө ерөнхийлөгчийн тамгын газарт ирүүлнэ гэжээ. Энэ заалтыг мөрдлөг болгоос төрийн тахилгын ёслолыг тэнгэр шүтлэгт бөө мөргөлийн дэг жаягаар хийх заалтыг батлуулж хойж үедээ нэг мөр сайн уйлс хийж үлдээх боломжтой байв. Энд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага төрийн тахилга хийх заалт байхгүй нь тодорхой байна. Төрийн тахилгатай уул авааны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журмын 3-2 тахилгын ёслолын үеэр лам хуврагуудын унших шашны ном үйлдэх үйлдэлүүдийг уул овоо тус бүрийн тайлгын онцлогийг харгалзан үзэж ёслолын ажиллагааг зохион байгуулах комисс зохицуулна гэсэн байна. Мөн тахилгын ёслолын журмын 3-3-т тахилгын ёслолын бүхий л үйл ажиллагаа төр нь шашнаа хөндлөн, шашин нь төрөө дээдлэнэ гэсэн үндсэн хуулийн зарчмыг удирдлага болгоно гэсэн байна. Эндээс төр нь шашнаа хөндлөн гэсэн атлаа бөөгөөр хийх тахилга нь хувь иргэд бөө нар хуваасаа төлбөр төлж шарын шашин нь төрийн ивэлд хийгдэв. Энэ нь шашныг ялгуурлан хандсан илэрхийлэл болов. Тэнгэр шүтлэгийн зан үйлээр хийсэн тахилга нь нийтийг хамарсан бөөгийн цугларалтын хэлбэртэй байлаа. Түүгээр зогсохгүй тахилгын ёслолын журмын 4-2-т тахилгын ёслолын ажиллагааг үндэсний зан заншил, уламжлал, ёс цэрийг дагаж хямд төсөр, төвшин даруй, сүсэг итгэл, эрхэмлэл хүндлэлтэйгээр зохион байгуулахыг тухайн орон нутгийн төр, иргэний байгууллагууд хамтран хариуцна гэдгийг тодорхой заагаад өгсөн байхад оролцогч бөө нараас их хэмжээний мөнгөн татаас хурааж авсан байгаа юм. Ийхүү олон 100 жил уламжлагдсан ирсэн тэнгэр шүтлэгийн үйл ажиллагаа нь Монгол бөөгийн тахилга, зан үйл, олон улсын фестивал, улс төрчдийн мөнгө босгодог схемд ашиглагдах болов. Монгол төрд итгэх ард түмний итгэлийг сэргээх, төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, ерөнхийлөгчийн нэр хүндийг дээшлүүлэх нь төрийн тахилгын нэг зорилт байдаг билээ.